За энэ ямар гайхамшигтай юм бэ? Бид маш богино хугацаанд ямар гайхалтай үр дүнд хүснээ хардаа. Өнөөдөр би та бүхэнд гистэй зөвхөн ус болон оливын жижиг мөчрөд ашиглан оливын модоо үржүүлэх маш энгийн хямдхан аргыг зааж өгөх гэж байна. Тийм ээ, зөв сонсон. Оливын модыг усаар үржүүлэх тухай юм. Энэ бол маш амархан аль бөгөөд цэцэрлэгтэй дufтай цохирс эсвэл хүлэмжтэй зуралдахыг хүсдэггүй хүмүүст яг тохирно. Хэрвээ та нар оливын модыг над шиг их хайрладаг бол энэ бичлэг та бүхэнд маш их таалагдана. Юуны өмнө бид зөв мөчр сонгох хэрэгтэй. Бидэнд залууч хилээ батбах хагас модлог гэж нэрлэдэг мөчрнүүд хэрэгтэй. Бид эрүүл хүчтэй оливын модноос 15-аас 20 см урттай хэсгүүдийг таарч авна. Таслахдаа яг нэг занилааны доогуур тарих хэрэгтэй. Учир нь тэр хэсгээс үндэс хамгийн амархан урагдаг. Мөн үргэлж цэвэр хурц цааж ашиглахыг санаарай. Ингэснээр ургамлыг гэмтэхгүй. Дараа нь бид мөчрний доод хэсгийн навцыг авч дээд талд нь цөөл хэдийг үлдээ. Энэ нь ургамал үндэс гарах явцдаа хэд их чигээ алдахгүй байхад тусалдаг. Одоо нэг маш үр дүнтэй гэрийн арга алоэ вера болон шанцай хайглаа. Эдгээр хоёр орцсон байгалийн гаралтай бөгөөд үндэс гаргахад маш их тус болдог. Алоэ веран чиг шүүж халдваргүйжүүлдэг бол шанцай нь байгалийн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул моог бактери үүсгээс сэргийлдэг. Үүнийг хийхэд маш энгийн. Бид алоэ верагийн нэг навч авч задлаад гелигийн шууд тайсан хэсэгт нь үрж түрхэнэ. Дараа нь тэр хэсгийг нүндэг шанцайд сайтар өнгөрүүлж бүрнэ. Ингэснээр алоэгийн чигшүүлж халдваргүйжүүлэх байгалийн шин чанар мөн шанцайн үндэс хамгаалж ургалтын эдэмжих үйлчилгээ хоёуланг нь ашиглаж байна. Өмнө нь хэлжсэнчлэн бид чидүн жимсний мөчрний тайрдасаг жижиг үүдтэй усанд хийж үндсэн дотроо ургах боломжтой болно. Энэ аргыг маш олон хүн туршиж үзээд үнэхээр гайхалтай үр дүнтэй маш бага зай эзэлдэг болохыг олж мэдээд ихэд сэтгэл хангалуун үлдсэн. Үүнийг хийхэд маш эндэн. Бид уудыг хлоргүй амраасан ус эсвэл савласан усаар дүүргэнэ. Хайрдасаа дотогшиж зүссэн хэсэг нь бүрэн живсэн эсхийг шалганаа. Дараа нь үүдний амийг боож боолд эсвэл уяагаар хааж өгнө. Ингэснээр бохирдол орохгүй, ус ууршихгүй. Усыг ойролцоогоор 3 өдөр тутамцолж цэвэрхэн байлгаж бактери үүсэхээс сэргийлэх нь чухал. Мөн уут тунгалаг учраас шинэ үндэс угааж байгааг өдөр бүр харж болно. Энэ нь бидэнд маш их хүрэм өгдөг. Учир нь ургамал хэрхэн ургаж байгааг ажиглах боломжтой бөгөөд гэртээ байгаа бусад ургамалдаа энэ аргыг туршиж үзэх хүсэл төрүүлдэг. Хэрвээ хүсвэл мөн шилийн аягандаа хийж болно. Гэхдээ энэ тохиолдолд тоос шавж орохоос сэргийлж цаанс эсвэл нингэн таглагаар бага зэрэг таглаарай. Эндээс цаашид бидэнд зөвхөн төвчээр түүштэй байдал хэрэгтэй. Ууд эсвэл аяга нарны шууд тусгалгүй сайн гэрэлтэй газар байрлуулна. Аачмар цагаан нарийн үндэс ургаж байгааг харна. Энэ үйл явц өөр амьсгалаас шалтгаалan 8-аас 17 хоног үргэлжлэж болно. Үндэс нь 3-аас 4 см үрт болсон үед тайрсан мөцөр эсрэг сайн ус зайлуулах хөрстэй саванд шилжүүлэн суулгах цаг нь болсон байна. Шилжүүлэн суулгасны дараагийн эхний өдрүүдэд чидэн модох хагас сүйдээд газар байлуулж дунд зэрэг услаарай. Удалгүй шинэ ногоон махыг гарч ирэхийг харах босом энэ нь таны тайрсан мөчөр сайн ургаж хийсний шинж юм. Энэ энгийн аргаар та гэртээ чидэн модоо мөнгө зарцуулахгүйгээр дарин дорох зүрсээ ашиглан үржүүлэх боломжтой. Ингээд бидний хичээл дууссан. Харж байгаачлан энэ бол чидэн модыг усаар алхамаар үржүүлэх энгийн байгалийн бөгөөд маш үр дүнтэй арга юм. Хэрвээ энэ арга таалагдсан бол та бүхэн хуваалцаж лайк дарах эсвэл сэтгэгдэл хэсэгт өөрийн тайрсан мөчөрдөө хэрхэн ажилласан тухайгаа бичиж үлдээгээрэй. Намайг дагаж өгсөнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгдээ дахин уулзцгаая.